Шимт агро холдинг компани нь 2013 онд газар тариалан мал аж ахуй, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, гадаад дотоод худалдааны чиглэлээр 100% дотоодын хөрөнгө оруулалтаагаар анх үүсгэн байгуулагцсан. Мөн стандартын дагуу урлаантойж бэлтгэсэн сайн чанарын холбог ногоон тэжээлийг малчид болон фермерүүдэд бэлтгэн нийлүүлж байна. Бид Монгол улсын хөгжил дэвшилд тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулахын зэрэгцээ, чанартай бараа бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч нартай хүргэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Сайн байцгаана уу. За Малынч Чожон өнөөдөр Дархан уулан аймагт Шимт агро холдинг компанийн талбай дээр ирсэн байна. За Шимт агро холдинг компани чинь одоо сүүлийн хэдэн жил яг малын тэжээлийг бас давхар ингээд үйлдвэрлээд яваад байгаа. За малын тэжээлээс бид нар энэ малдаа шимт чанар гэсэн ийм уураг энерги гэсэн юмыг л малдаа өгөх гээд байгаа тийм ээ. Тэгэхээр эдний одоо энэ бэлтгэсэн байгаа энэ малын ногоон тэжээл бол өөрөө их баялаг гэж би бас хараад байна. Учир нь энэ дотор одоо дан нэг төрлийн биш, дөрвөн төрлийн тархимлыг оруулсан юм байна. За улаан буудай 40%, арваа овёс нэг 20%. За вандуу 10%. За эдгээр нь ингээд яг харахадах юм бол хөвгч малд бол ялангуяа ингээд нэг төрлийн биш, ингээд дөрвөн төрлийн тэжээлийг нэг дор ингээд өгчих нь бол аюул үр дүнтэй сайн тэжээлийг сурвалж болно. Уургийн агуулмж, энерги агуулмж, тослогийн агуулмж ч гэсэн маш сайн гэж үзэж байна. Өнөөдөр манай малчдын гаргаж байгаа хамгийн том алдаа нь ченжин гар дээрээс ингээд чанарын хувьд юм тогтмол биш, сайн муу холдсон тиймэрхүү одоо гарал үүсэл нь бас тодорхойгүй, хаанаас ямар компани ямар одоо тариаланч бэлтгэсэн тодорхойгүй ийм тэжээл сонгож аваад идэг. Энэ яг малдаа яг тогтмол тийм сайн тэжээлэг болж чаддгүй учраас заримдаа малчд маань яриад байдаг чинь би одоо малаа тэжээгээд байгаа нэг тураад байна. Манай сүүний гарч зунаад байна ч гэх юм уу, ийм асуудал байдаг бол яг ийм баталгаатай нэг газрын ингээд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг сонгоод малынхын тэжээлийг бэлтгэсэн илүү үр дүнтэй байдаг шүү гэж захимаар байна. Тэгээ та нар маань бас энэ Шимт агро холдинг компанитай холбогдоорой, уулзаарай. Тэгээ эдний бүтээгдэхүүнийг бол би нэлээд бас боломжийн сайн ногоон тэжээл гэж үздэг шүү. Тэгээ та нар маань бас хэрэглэж үзээсэй гэж захиж байна. Шимт агро холдинг бид чанарыг эрхэмлэн